Сайн бацхан найзуудаа шинэ бичлэгээр уулзж байгаадаа таатай байна. Тэгээд би өнөөдрийн бичлэгээр болохоор улс үертэй үннийг ярих гэдэг сэдвийг ярьж өгнө. Тэгээд энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бид бүгд бүх зүйлийг үнэн ярих ёстой гэсэн үг. Хүнээ хасан мэдээллээ бусдад түгээхдээ яг адилханаар нь ерөөсөө гол утгыг нь өөрчлөхгүйгээр ярихыг л улс үертэй үннийг ярих гэдэг байгаа. Тэгээд бид бүхэн энэ одоо ингээд улс үертэй үннийг ярих гэдэг үгийнх нь болохоор утгыг ойлгодоггүй шүү дээ. Харин зарим хүмүүс нь ойлгоод болохоор ингээд аль хэдийн бусдад ингээд зөв мэдээлэл, үнэн мэдээллийг ингээд яг хүргэдэг болчихсон. Харин зарим хүмүүс нь ингээд мэддэггүй явсаар байгаа шүү. Тийм учраас би та хэдэд мэдүүлэхийн тулд ингээд энэ бичлэгийг хийсэн. Тэгээд улс үертэй үннийг ярих гэж ихээр чинь бид бүгд угаасаа л үгэн дотор үннийг ярих гэдэг үг орж ирж штэ. Ингээд бид бүгд хүн болгонд яг зөв үнэн мэдээллийг хүргэх ёстой. Тэд нар нь бидний ингээд найзуудтай юм хүргэх гэж байгаа бол тийх ёстой. Тэр бол бидний ингээд үнэн мэдээллийг хүргэх нь бол биднийг үүр гэдэг нь ер нь тийм гэсэн үг. Тэгээд байнга ингээд бусдад үннийг хэлдэг хүн ингээд бусдын ингээд итгэлийг алдаад буцаж олж авах гэж хэцүү штэ. Тийм учраас бид бүгд үргэлж үннийг хэлэх хэрэгтэй. Одоо жишээлбэл нэг жишээ авч үзье л та. Бид бүгд дандаа ингээд нэг найзтай үннийг ярьдаг байлаа гэж бодъё. Нэг удаа ингээд буруу зүйл худлаа мэдээлэл түнд хүргэсэн чинь найз чинь ингээд би алдчихлаа ингээд чамаас болж ингээд буруу мэдээллээс болж яачлаа гэж бодох юм бол тэр найзыг чи ер нь урам нь ингээд чамаас хугарч ийн гэсэн үг шүү дээ. Тийм учраас бид бүгд үргэлж бусдад ярих гэж буй сэдвээс судалж маш сайн хянж шалгаж яг ингээд миний ярих ч буй зүйлтэй ингээд таарж байна уугүй юу гэдгийг маш сайн ингээд судлах хэрэгтэй. Энэ нь бол бүх зүйл дээр гардаг. Би ч гэсэн бичлэг хийхдээ энэ сэдв ингээд хүүхдэд хийх хэрэгтэй хэрэггүй юу гэд би бол манай ээж бол ингэдэг л дээ. Би ингээд маш их сэдв уншсан байгаа. Тэр сэдвүүдээс надад ингээд хамгийн ингээд чухал хүүхдүүдийн мэддэггүй хамгийн голцоо алдаа гаргадаг сэдвүүдийг миний ээж хүүхдүүдэд ярьж өгөөрэй. Тэгвэл хүүхдүүд илүү сайн чамаас сургамж авна шүү гэж ярьдаг. Тийм учраас би ингээд бичлэгээ илүү чанаржуулаад ингээд ойрд бага бичлэг оруулаад байгаа шүү. Тэгээд энэ бичлэг маань таалагдсан бол лайк дарж, subscribe хийгээрэй. Баяртай.